Karma бит хоёрын нэг үйлзэл ойртоод байгаа юм санагдаад байгаа шүү дээ. Country-ийн кейснүүдийн талаар бичлэг оруулаад. Тэгээ энэ GTA 5-ын баримт сарын өмнө оролцсон. Тэгээд ингээд жоох огтлцоод байна. Бит хоёр. 20 сонирхолтой баримт та бүхэндээ хүргэе гэж бодлоо. За GTA 6 маань 2026 оны 11 сарын 19-ний өдөр нээлттэй ихээр болсон байгаа. Тэгээд дахиад би хоошлжосоо гэж одоо бурхан тэнгэрээсээ Тэгээ би бол хойшлчаас хажуусж байгаа. Ягаад 2026 дедлог гэж золон гарч байгаа. Тэр нь GTA 6-тай зургтай зарах юм бол ер нь сүүрэн температур миний дедлог амжилттай хөнөөл GTA 6-аас зөрөх хэрэгтэй байгаа. За гэхдээ ямар ч юм Rockstar бол дахиж хоошлуулахгүй гэдэг мэдээ бол гаргасан. Гэхдээ бас мэдхгүй шүү дээ тий. За тэгэхээр 10 сарын хугацаа байна. Тэгэхээр хэдүүлэнд нь бас өмнөх ангиудын ярих бас 10 сарын хугацаа байна гэсэн үг. Тэгээ хэдүүлээ энэ сонирхолтой баримтуудаа хамтдаа үзцгээе. Надтай цуг байгаарай. Like, share, subscribe хийх мартваа guys. Okay. Thank you. За GTA 5 дээр маань 3 гол дүртэй шүү дээ тий. Michael, Trevor, Franklin гэдэг 3 дүртэй. За тэгэхээр энэ 3 дүр маань Rockstar-ийн өмнөх тоглоомуудыг илтгэж идэг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр за Franklin жишээ нь маш сайн машин жолооддаг тий. Удаашруулад амар сайн жолоодлого хийдэг. За Franklin бол Rockstar-ийн алдарт Midnight Club гэдэг тоглоомыг бол төлөөлдөг. За Midnight Club бол одоо бараг гараад 20 хэдэн жил болцсон. Одоо энэ тоглоомоос бүр сурган тасарсан. Гэхдээ ямар ч байсан дүр нь бол Midnight Club-ыг бол төлөөлж идэг. За харин манай Trevor байна тий. Манай Trevor бол бүр ингээд мамаагүй тий. Яг супер хүчин доод өөрийнх нь ability-ийн тийм штэ. Уурлаа тий, rage хийдэг. Тэгэнгүүтлээ ингээд бүр maniac болдог. За энэ дүр маань болохоор алдарт хамгийн controversial тоглоомуудын нэг болох Manhunt-ыг төлөөлдөг юм байна. За Manhunt бол угаасаа яг байж байгаа юм. Үнэхээр аимшиг тоглоом. Тэгээ энэ тоглоомны тухай ер нь бичлэг хий гэж бодохоор тэгээ дараа нь айгүй хийлэн дагуулах юм санагдаад ерөөсөө хийхгүй байна. Ер нь жоохон эвгүй тоглоом. За дараачийн гол дүр бол мэдээж Michael байгаа. Michael болохоор дунд иргэн орчим насны бас нэг тийм existential crisis орсон тийм midlife crisis орсон. Тэгээ нэг юм хоёр хүүхдийн аав тийм бүр ингээ retire. Чат сонсож байгаа үз. Тэгээ хоёр хүүхдийн аав 40 гаруй насны хүн чинь дунд тэрэгм насных гэж яригддаг байхгүй юу? Тэгээ I'm not Hank. Ман чи өсвөр наснд явж байгаа юм, окей? Баян болцсон нэг юм бачка байгаа. За тэгээ яг ингээ амьдралыг харах юм бол те депрессэнд орцсон, архинд орцсон. За тэгээ хөгшөрж яваа, тэгээ хулгай дээрэм хийдэг байсан гэд. За тэгээ яриад ах юм бол яг л Max Payne байна. Max Payne-ийн гол дүр үүд шүү дээ. Манай Max Payne-ийн чи гол хүчин тийм шүү дээ. Сүрэнгүүт удаашрдаг. За яг тэр техникийг нь Michael авсан байдаг. Michael ч одоо цаг хугацааг удаашруулдаг. Бас мэрэгэн буучуулдаг байгаа шүү. За тэрэн дээр бас ялгаагүй Red Dead Redemption орж ирж байгаа. Бас ялгаагүй Bullseye гэдэг лөө удаашруулдгийг нь. За яг team ability энтертэйгээд энэ хоёроос ерөөхдөө санаа авсан гэж хэлэхэд бараг буруутахгүй юм шиг надад санагддаг. За ер нь бол эхний факт бол нэг юм байна. За тэгээ маш сонирхолтой дараагийн зүйл нь юу гэхээр энэ гурван маань унтах цагууд нь өөр үүдэг. Жишээ нь Michael 6 цаг унтдаг байгаа байхгүй. Franklin гэхдээ 8 цаг унтдаг. Харин Trevor бол 12 цаг унтдаг. Нэг save house руу ороод өөрийнхөө байшингаа ороод тоглоом хадгалдаг штэ. Хадгалангууд яг орон дээр унтаж дардаг. Тэгэнгүүт тоглоомын цаг маань ингэж явдаг байгаа. Тэгээ тоглоомын цагаараа Michael маань 6, Franklin 8, Trevor 12 цаг унтдаг байгаа. За энэ бас нэг юм илтгэж байгаа нь юу гэхээр энэ хүмүүсийн яг одоо байгаа байдал тэ амьдралын юм маягийг энэ дээр харуулж байгаа байхгүй. Тэгээ аяр нь харахаар манай Franklin хамгийн эрүүл амьдралын юм маягтай нөхөр болж таарч байгаа. Тэгээ бос нөгөө хоёр нь бол жоохон асуудалтай тэ. За дараагийн факт бол GTA 5 маань яг гарсан даруйд PC-н дээр гараагүй. Бүр гарсан цагаас бараг 18 сарын дараа PC-н дээр. За тэгээ энэ хооронд бол манай PC-ний тоглогчд бол тэгээ бүр ингээд гүлээсэн дөө. Тэгээ 15 он хүртэл тэ 13 тоглоом гарчаад байгаа. Дөнгөж 15 онд PC-н дээр гарсан. За харин энэ хооронд нэг сонирхолтой бүс хөгжилтэй юм нь юу болсон бэ гэхээр Deep Silver компани байдаг шүү дээ. Бидний сайн мэддэг Saints Row franchise-ийг хийдэг байсан студи байгаа. Тэгээд Deep Silver маань дампуурсан байгаа. Тэгээд тэдний өмнөөс 1 минут ч юмгүй байсан. За. Гэхдээ яг Deep Silver тухайн үед юу хийжсэн бэ гэхээр Get 5 гэдэг DLC гаргаж ирсэн. Get 5, GTA 5 гэдэгтэй ерөөхдөө амар адилхан харагдана. Хальт харахад бол баг андуурмаар. Тэгэнгүүтлээ энийг Xbox, PlayStation, Steam дээр гаргаж ирсэн байгаа байхгүй. Тэгээ хамгийн сонирхолтой нь PC-ний хүмүүстэй яг гарсан өдрөө энэ DLC-г үнгүү тараасан $2.99 DLC-г үнгүү тараасан. Тэгээ нэг талаараа ерөөхдөө GTA 5-ыг яжилж байгаа те ингээд наригж байгаа. Нөгөө талаараа PC-ний тоглогчдыг бас одоо ингэж бас юм хөгжилтэйгээр өгөөдөж байгаа ийм
ийм DLC болсон. DLC-ний хувьд гэх юм бол нөгөө Gat-гээ гол дүр гэж манай нэрлэлтэй Аз-та амар power boss залуу байгаа шүү дээ. Яг тэрний снууд овд тэгээ бууз ивсэн скин тэргээ нэг тиймэрдүү байдаг л скинууд орж ирж исэн байгаа юм. Тэгээ энэ айгуу тийм сонирхолтой Johnny Gat-аар одоо ингээд Gat V гэдэг DLC ийцэн тэд хоёрт бол амар хөөрхөн жок байсан байна. Та нар GTA 5-ын логог санаж байна уу? GTA 5-ын лого бол одоо ингээд 10 хэдэн жил болохдоо маш алдартай болоод хүн булгаараа таньдаг болсон. За энэ лого хаанаас үүсэлтэй вэ гэхээр 1899 оны Америк $5 биллион дээр байдаг тэмдэгтэй маш төстэй баг хуулаад тавцсан гэхэд болно. За тэгээ энэ зураг нь одоо харагдаж байгаа. Яг харах юм бол яг GTA 5-ын логотой бүр усны тусал мэт ийм лого байгаа. За энэ логог маань ерөнхийдөө хүмүүс юу гэж үздэг вэ гэхээр яг тухайн үед Red Dead Redemption яг ийм судалгаанууд те орчны судалгаа тухайн цаг үеийнхаа судалгаануудыг Rockstar-ын хийж агаад яг энэ $5 биллийг олж харангуутлаа. За ер нь энийг GTA 5 руугаа оруулъя гэдэг юм яригдсан байж магадгүй гэдэг маш өндөр таамаглал явдаг юм байлээ. Тэгээ угаасаа баг үнэн бохоо. Тэгээ тэрнээс судалгаа 2018 онд Red Dead Redemption 2 маань гарсан шүү дээ. Тэгээд ер нь бол үнэн байх магадaltaй өндөр. Тэгээ маш сонирхолтой байна тест. За GTA 5 бол өмнөх GTA-ийн цувралуудаас ганцаархнаа 5 одтой хамгийн дээдл нь 5 од авч болдгоороо одоо хамгийн анхдагч нь болж байгаа юм байна. Тэгээ өмнөх ангууд нь болохоор дандаа нөгөө wanted level буюу одоо цагдаа өөх одууд нь 6 хүртэл явдаг байсан бол GTA 5 дээр 5 од байгаа. Энэ айгуу сонирхолтой. Тэгээ энэ бол бас нөгөө GTA 5 учраас 5 одоо байгаа гэдэг иймэрдүү ярианаас байдаг юм байлээ. За GTA 5-ын Dan Houser өмнө 6 хоттой байдаг байсан юм уу? Бүр Rockstar-ыг анх үүссэн цагаас нь л хамтдаа байж ирсэн одоо ерөнхий зохиолч нь гэлж болохоор ийм том албан тушаалтай мундаг хүн байдаг. За тэр хүн маань юу гэж хэлсэн бэ гэхээр ярилцлагынхаа үеэр GTA 5 бол 10,000 гаруй хуудастай зохиол байсан гэж ярьсан байгаа. За энэ бол бүр үнэхээр mind blowing, бүр үнэхээр аимшигтай. Зүгээр дундаж киноны зохиол 100-аас 120 хуудас үүдэг гэж байна. Тэгэхэд энэ дээр бүр 10,000 хуудас үн гэдэг чинь бүр аимшигтай. Оо god нэрэ. Тэгээ Dan Houser чинь болохоор ерөөсөө баг бүх том тоглоомуудын зохиол дээр гар бие ажиллаж ирсэн бас мундаг бачка удаа. Тэгэхээр энэ маш их диалог, маш их харилцаа, тэгээ маш олон сонголтууд. 10,000 хуудастай ном. Та 10,000 хуудастай ном харж ирсэн үү? Тэгээ бэж одоо надад байгаа хамгийн дулаан ном хэдэн хуудастай? 400 500 хуудастай ном байна шүү дээ. Тэгээ 20 шиг ном гэж боддоо ингээд зүгээр төсөөлтөө. Энэ одоо нимхүү хуудастай ном. Хуудас ш нүүр байлгүй дээ. Энэ ном ч нүүрээр толж байгаа шүү дээ. Битсэн мэн гэдэг бол нэр үнэхээр respect. За GTA цуврал болохоор банк дээрэмдэж эхэлдэг. Зүгээр yes no гэдэг нь диалог нь л нэг мөр шүү дээ. Ингээд диалогоор хуваацсан ингээд нэг мөрөөр явчихаа гэж юу? Окей. 3 анги гэдэг юм байна л да. Нэг нь болохоор GTA 3. За манай Cloud нөгөө Catalina 2 дээр нөгөө бусад гаруудтай нийлж байгаа банк дээрэмдэж байгаа юм. Ой, миний Атлантын нуруу тэний ханаа юм ба. Атлантын нуруу гэж. За нэг шаач тэр чинь 1,000 манай Catalina манай Cloud-ыг буудаад унгаадаг байгаа. За нөгөөх нь болохоор Ballad of Gay Tony гэдэг нөгөө GTA 4 дээр идэгч 4-ийн DLC дээр манай Lewis гээд хар залуу байдаг. Тэр маань банк дээрэмдэж явах процесс донд яг ийм хохирогчдын дунд байсан хүрээж таардаг. За харин GTA 5 дээр болохоор яадаг вэ гэхээр 2004 онд болсон одоо GTA 5-ийн үйл явдлаас маш олон жилийн өмнөх үйл явдлыг харуулсан пролог. That's Bobcast security дээр бол анх удаага өөрсдөө банк дээрэмдэж бүр тоглуулж байгаа хэл нь болсон. Банк дээрэмдэгтэй холбоотой 3 дахь одоо тоглоом нь болсон байгаамаа. За хуучны GTA тоглодог хүмүүс бол бүгдээрээ мэдж байгаа бах. Ер нь GTA тоглож үзсэн бүх хүмүүс мэдэх бах. Дөнгөж одоо тоглоом эхлэнгүүтлээ бусад хотууд руу орох бол 20-той байдаг. Тэгээ ямар нэгэн байдлаар тэр 20-ыг даваад бус хот руу орсон тохиолдолд 3 одоо болоо цагтаа төгдөг байгаа. Харин GTA 5 дээр бол ерөөсөө огтдсон юм байхгүй. Эхний пролог мишнийг хийгээд л тэгээ шууд өөр хүссэн газар руугаа тоглоом эхэлсэн дээрүүд явж болохоор онцлогтой. Тэгээ хин ч өөрийг чинь мөшгөж мөрдөхгүй. Газар руугаа тоглоом эхэлсэн дээр энэ ямар GTA вэ? Мэдгүй GTA. Энэ GTA муу юм уу? What is this chat? Явж болохоор онцлогтой. Тэг хин ч өөрийг чинь мөшгөж мөрдөхгүй, хаач хориглохгүй. Тэгэхээр энэ бол бас хамгийн эрхчлөөтэй sandbox тоглоомуудын нэг мөнөөс юм уу. За манай гол дүрийн манайх тоглоог үзтал байна л да. GTA Liberty City. Тэгээ Liberty City л ажил таах юм л дээ. Майкли яг жинхэнэ нэр нь болохоор Michael Townley гэдэг нэртэй хүн байж байгаа. Тэгээд FIB буюу одоо тагнуулын нөгөө гэрчиг хамгаалах програмд оронгуутлаа Michael De Santa гэдэг нэр өөрчилсөн байдэн штэ. Харин тэгсэн чинь жинхэнэ амьдрал дээр Michael Townley гэдэг хүн байсан байвал яах вэ? За тэгээ байхдаа өнөө бачка нь болохоор амар conspiracy theory, Black Ops ажиллагаанд орцсон бүр ингээд тэнэг олон үнийг хөнөөцсөн. Ямар ч үсэн жилтэй холбоотой нэг улс төрийн бачка мачкагийн ухаан ийцэн заяа бүр амар бүр улс
бас дамж момж Assassin's Creed хийсэн бачка бэдгийм бэлээ. Тэр нь бас ялгаагүй CIA-ийн гэрчиг хамгаалах програмд орцсон. Одоо ингээд энержимээгүй амьдарч байгаа жинхэнэ хүн байдаг гэд боддоо бас гоё тохиолдол байгаа. За чита 5 маань 2013 онд гарахдаа хамгийн өндөр зардлаар бүтээгдсэн тоглоом болж одоо дэлхийн рекордыг эвдчихсэн байна. Тухайн үедээ 265 сая $. Өртгөөр бүтсэн тоглоом болж ижээ. That's crazy. Энэ тоглоом маань гарсан эхний өдөртөө $800 сая ашиг хийгээд revenue үсгээд ерөөсөө хийсэн зардлаа 3 дахин нуулсан байгаа. За тэгээ энэ нь бас амар том рекорд тогтоосон дэлхийн цаг үеийн хамгийн хурдан бестселлер болсон тоглоом болсон. За одоо ч гэсэн Stata маань хамгийн бестселлер тоглоомуудын нэлээд дээгүүр ордог бас. Ерөөсөө мөчөөгөө өгдөг тоглоомуудын нэг хэвээр Хоёр ч дээ. Minecraft-ийн дараа орж байгаа. Тэгээ Stata маань 2025 оны байдлаар 220 сая хувь борлогдсон байна гэж байгаа. Одоо гарч байгаа ямар ч тоглоомудаас илүү борлогдсон. 2025 онд гарч байгаа тоглоомудаас илүү 2013 оны Stata маань илүү борлогдоод байна. Тэгээ энэ бас амар үзүүлэлт. Тэгэд анх нээлттэй хийсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл 10 тэрбум $-ын ашиг хийсэн тоглоом. That's crazy. Тэгээ бас нэг юм. Гэхдээ Counter Strike сардаал кейснес тийм хэмжээний мөнгө болж байгаа л та. Тэгэхээр Stata маань дэлхийн бүх цаг үеийн шилдэг борлуулалттай тоглоомын 2-т ордог. Эхнийх нь мэдээж Minecraft, тэгээд Stata 5 байна. За дараагийн факт бол өнгөрсөн жил PlayStation 5 дээр нэг сонирхолтой мэдээлэл гарсан байгаа. Энэ юу вэ гэхээр Stata 5 ямар ч PlayStation-ы тоглоомноос илүү өндөр борлуулалттай байсан гэдэг мэдээ байгаа. За энэ бол бүр үнэхээр солиотой мэдээ. Яагаад вэ гэхээр түрүү жил чинь Clear Obscure Expedition 33 гарсан. Ghost of Yotei гарсан тий. Silent Hill гарсан. Ark Raiders гэх бүр амар extraction shooter тоглоом гарсан. Гэтэл энэ бүгдээс илүү зарагдсан тоглоом нь Stata 5 байсан. Тэгээ энэ бүр Stata 5-ын энэ борлуулалт бүр унах ямар шинжгүй вэ гэдэг байгаа байхгүй юу? Stata 5-ын борлуулалт нь нөлөөлж чадахгүй ганц тоглоом нь юу вэ гэхээр Stata 6. Stata 5 дээр Franklin-ы дүрд дуу оруулсан жүжигчнийг Shawn Fontaine гэдэг. За энэ хүн маань 2004 оны GTA San Andreas дуу оруулдаг Young Melee гэдэг одоо манай CJ маань байгаа штэ. Тэрний үеэл нь хамаатна гэсэн. Тэгээ бас амар сонирхолтой Franklin дуу оруулсан тэр жүжигчин маань 2004 онд Grove Street-ийн Creepy-ийн мембер үүдэн ш нэг жоохон Miralаг тэ нөгөө ногоо овцсон тэгвэр ингээ банда зүтсэн. Тэрний дүр дуу оруулчихсан. Амар сонирхолтой. Тэгээд явсаар 10 хэдэн жилийн дараа Stata 5 дээр гол дүрийн эзэн болж дуу оруулсан баг. За Rockstar-ын тоглоомууд ерөөсөй гарах болгондоо газрын зургууд нь бүр илүү том, газрын зураг буюу map те бүр тэдэр нь илүү том болоод байгаа. За хамгийн сүүлд гарсан Red Dead Redemption ч гэсэн маш том газрын зурагтай байсан 2 дугаар анги. За Stata 5 бол Red Dead Redemption 1, GTA 4, GTA San Andreas-аас илүү энэ гурвыг нийлүүлснээс ч том газрын зурагтай. За алдарт Lindsay Lohan гэж жүжигчин байдаг шүү дээ. Амар олон кино тоглосоо одоо мэдхгүй хүн байхгүй байх. Тэр жүжигчин маань GTA 5-ын постэр дээрх эмхтэйг миний одоо зүс царай бие төрхнөөс одоо сэтүүлж хийсэн. Тэгсэн мөртлөө надаа нэг ч төгрөг өгөөгүй, надаас ерөөсөө болох уу гэж зөвшөөрөл аваагүй гэж Rockstar Games-ийг шүүхт өгч исэн байна. Тэгээд мөн инээдтэй нь бас юу ч болж болохгүй хожигдчихсэн байна. Бахан шүүхийн зардал гаргаал. Бүр ёо тэ зүгээр л нэрэ Майами ч юм уу эсвэл тэ LA-ийн дээр бич дээр очих зэрэг яг ийм хүн бай. Яг ийм хувцастай байгаад байж байгаа сте. Тухайг зөвшөөрөл аваагүйгээд Rockstar Games-ийг шүүхт өгч исэн байна. Тэгээд мөн инээдтэй нь бас юу ч болж болохгүй хожигдчихсэн байна. Тэгэхээр одоо бахан шүүхийн зардал гаргаал таарсан гэсэн үг. За GTA 5 дээр болохоор яг ориг гангстеруудыг аваачиж дуу оруулж исэн байна. Одоо ингээд бусад бүлэгийнхэн те яг гудамжаар явж байгаа гангстер ч юм уу те дуу оруулалт хийж байгаа катсин дээр явж байгаа тэр гангстеруудад яг жинхэнэ гангстерууд гэмт хэрэгтнүүд очиж дуу оруулсан байна. За тэгээ жүжигчд маань жоохон үннээс ингээ жоохон холдоод тэгээ нэг арай нэг жоохон модон боллоо те нэг хит жүжиглж байгаа мэддэгдээд эхлэнгүүд яг тэдрээсээ зөвлөхөө аваад тэгэл ерөөсөө гудамжны араймаар байгаа нэрэл ба яасан N word mord гээл те тэгж явсан гэж байгаа. Тэгээ манай гол дүрийн Franklin-ы дуу оруулагч залуу маань өөрөө ч гэсэн бага насандаа юм гинт пиргийн бүлэглэл гангстеруудтай одоо ер нь орооцолж исэн болохоор тэр нь ч гэсэн одоо дуу оруулалтын дээр нь өөрт нь хэрэг болсон гэж одоо ярьсан байдаг. Нөгөө нэг үхэж өгдөггүй нэг эмгэн гээд нэг юу гэдэг шнэ
хошин шог гэдэг шүү дээ. Нэг үхээрний төрөнгийг авах гээд гэсэн чинь нөгөө 3 үеийн үзчихдэг хошин шогтой яг адилхан. GTA 5 маань PlayStation 3 дээр, PlayStation 4 дээр, PlayStation 5 дээр гарсан байна. За одоо магадгүй 3 жилийн дараа ч юм уу 4 жилийн дараа PlayStation 6 гарахад дахиад GTA 5 одоо Ultra Enhanced Edition-ыг гарахыг бол одоо үнэхээр үүсэхгүй гарах угаасаа чадвартай тоглоом. Тэгээ энэ бол ерөөсөө 3 үеийн консолыг дамжиж гарсан цорын ганц тоглоом байгаа шүү гэ. За би PlayStation жишээ авчлаа. Түүнээс биш Xbox 360, Xbox One, One X series мэрис юу лээ. Тэд дээр бас бүгдэн дээр нь гарсан шүү. За Steven Ogg gives a fuck about Xbox man. Trevor дуу оруулдаг. Яг өөрийнх нь зүс царайч гэсэн яг өөрийнх нь ингээд царайгаар scanned motion capture хийсэн. За тэгээ яг бүгдээрийн тоглоомыг хийж байхдаа яг энэ жүжигчд маань өөрсдөө тайзан дээр motion capture зүүж байгаа жүжиглсэн байгаа шүү дээ, тэ. Тэгэхдээ яг тоглоом дээр гардаг те манай Trevor маань ерөөхдөө юм мандаштайгаа шалтан явж идэг те Mac өмсцэн. Тэгээд яг тэр дүрдээ орохын тулд манай Steven Ogg өөрөө жүжигийн талбай дээр мандашт явдаг гэсэн. Тэгээ энэ ингээд өөрт нь яг юм Trevor-ийн өөрийнх нь мэдрэмжийг тусалж ийн гэдэг. Тэгээ мандашт явдаг байсан айгүй сонирхолтой. За GTA 5 болон GTA 5 онлайн 2 маань бүтэн 10 жилийг дамнаж одоо зохиол үргэлжлүүлдэг нь цорын ганц тоглоом. За энэ юу гэсэн үг вэ гэхээр GTA 5-ын пролог дээр гардаг штэ. Энэ пролог дээр 2004 оны гэмт хэргийн тухай одоо өмнөх үйл явдлыг харуулдаг. За тэгэхээр 2000-аад оны үйл явдал болж байгаа. За тэгээд GTA онлайн маань анх бол саяхныг хүртэл GTA 5-аас өмнөх үйл явдлуудыг харуулж исэн. За тэгээд GTA 5 маань яг гол үйл явдал нь 2013-4 оны үед үргэлжилж байгаа. За тэгсэн чинь 2010-ад оны үйл явдал үргэлжилж байгаа. GTA онлайн маань дахиад шинэ апдейтууд гаргав. Тэр апдейтууд дээрээ 2020-ад оны үйл явдлуудыг. Тэгээ бүтэн 30 жилийн үйл явдлыг харуулдаг Grand Theft Auto-гийн тоглоом бол ерөөсөө нэгч байдгүйсэн юм байна л да. Тэгээ одоо та нар одоо харж болно. Одоо Trevor маань ингээ хөгшөрцөн байгаа. Michael маань бас хөгшөрцнөөр гарч ирж байгаа. Franklin маань бас хөгшөрцнөөр гарч ирж байгаа тий. Тэгээ яг ингээ өмнөх үеүүдийг ингээ зургийг харьцуулах юм бол тоглоомтойгоо зэрэгцээ дөрүүд маань ч гэсэн бас хөгшрөө яваад байгаа. Бас тэр бас аягүй сонирхолтой. За Michael DeSanta Franklin хоёроор ингээ хүмүүстэй NPC-нүүдтэй зөрөхтөө нөгөө Konopo дарахаар мэдлэлтэй штэ. Юу вэ да гэл те. Юу вэ те. Мүдэ гэтэр гэл тэгдэг бол тэр хоёр бол айгүй ээлдэг одоо үнтэй мэдлэлч чаддаг гэж байгаа. А Trevor бол дандаа хүнийг утаанд доромжилж хараажлж чаддаг. Ерөөсөө амнаас нэгч сайн үг үнтгөө. Тэгээ та нар энийг тоглоом дээр ороо туршаад үзээрэй. Ерөөсөө л өдөө атгсан тий. Тэгээ бүр Trevor-ийн хамгийн сонирхолтой нь юу гэхээр бүр тэр хүнийх нь хэлбэр, дүрс, өнгө, арсны өнгө тий. Тэгээ тэр нь хүн цагдаа байна уу, хэн байна уу гэдгээс хамаарат өөр диалогууд, өөр доромжллууд гардаг гэж байгаа. Тэгээ бүр орон гэргүй иргэд хипстрүүд тий. Бүр илүүдэлжтэй хүмүүс цагдаа мод ерөөсөө бүгдэнд зориулсан хараалтай гэж байгаа. Тэгээ энэ бол бүр онцсон сонирхолтой бүр инээдтэй ч юм шиг те. За Карман өнөөдөр GTA 5-тай холбоотой 20 сонирхолтой фактуудыг та бүхэнд танилцууллаа. Тэгээ та бүхэн энэ фактууд таалагдсан бол аль факт нь таалагдсанаа бас комментээр үлдээгээрэй. Last one. GTA 5-тай холбоотой янз бүрийн факт, easter egg юу гэдгийг те тэр бүхний комментээр бас хуваалцаарай. Тэгээ бичлэг таалагдсан бол дардгаа дараарай, сугаа дэмжээ, subscribe дараарай guys. Дараагийн дугаар хүртлээ түр баяртай. За тэгээ GTA Vice City-гийн лор бичлэг хоор шүү guys. Тэгээд баярлаа. Karma out. Cheers. Окей.